За Alan Savory гэдэг хүний бичсэн Holistic Management гэдэг номыг амралтынхаа өдрөд уншиж байна. Энэ номны 226 дугаар хуудсан дээр нөгөө сэлбичийн асуудлыг тодорхой тусгасан байна. За Alan Savory гэдэг энэ хүн бол миний нөгөө 2 жилийн өмнө орчуулсан хөрсөө хайрал гэдэг кинонд гардаг Африк ТV-ийн байгаль орчныг нөхөн сэргээхийн ажилд өөрийнхөө амьдралыг зориулж яваа ийм хүн юм аа. За энэ зурганд та бүхэн анхаарлаа хандуулаарай. За дээдлийн энэ зураг болохоор голын эргийн дагуу мод, бут, сөөг, өвс ургамал ургасан голын зураг. За доотлын хэсэг нь болохоор эрг нь одоо нүцгэн шахуу байгаа ийм голын зураг хөндлөө огтлно гэж хэлж бодно. За дээдлийн зурган дээр мод, бут, сөөг, өвс ургамлын үндэс голын эргийн дагуух хөрсийг барьж өгдөг учраас эрг нь нурха эрсдэлгүй тогтвортой ийм байдаг байхад за доотлын зурган дээр нөгөө өвс ургамал мод, бут, сөөгийн авчихсан одоо сэлб голын жишээ бол одоо энэ юм гэж бодож байна. За энэ ийм болоход гол яадаг вэ гэхээр эрэг болон ёроол нь урсамтгай чанартай маш тогтворгүй болдог. За ингээд эрэг идэгдэж голд унснаар гол гүйхэн болдог. За ингээд бороо орж баг зэрэг усны түвшин нэмэгдэхэд гүйхэн болсон голд ус багтахаа болж за өргөн ингээд хэмжээгээр голдрлоос харж урсаж эхлэх нэ. За наадмын өмнө орсон 2-3 хоногийн борооны улмаас сэлб гол маань яг саяны ярьсан энэ процессыг давтсан. За энэ тогтчлтын ажилд 20 хэдэн тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн мэдээлэлүүд явж байсан. Тэгэхээр сэлб голын асуудлыг шийдэх гэх юм бол урд өмнө байсан нөгөө ургаж байсан мод, бут, сөөг, өвс ургамлыг буцаан тарьж энэ зургийн дээд хэсэгт үзүүлж байгаа ийм л болохгүй бол өөр ямар шийдэл байхгүй гэдгийг энэ номноос уншиж мэдлээ. Тэгэхээр та бүхэн энэ мэдээллийг хотын удирдлагт тэр тогтчлтын ажлыг эхлүүлсэн Нямбатар гэж хүнд хүртэл нь шеэрлээрээ. За ингээд энэ дээдлийн зураг дээр бас нэг нэмэлт мэдээлэл өгөхөд энэ мод, бут, сөөгний сүүдэр нь гол дээр тусаж голд амьдардаг загас болон усны бусад амьтдын амьдрах таатай орчныг бүрдүүлдэг гэсэн энэ тухай энэ номонд өгүүлжээ. За анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.